тариалангийн байгууллага мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалсан байж болзошгүй байна. Хууль зүйн дотоод хэргийн сайдаар улсын хурлын гишүүн энх баярыг томилох эсхийг баасан гарагт хэлэлцэн. Бэрс дөрөв хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээж цанг зохилоо. Туулын хурдны замын бүтээн байгуулалт эхэлжээ. Орсын улбаны улсын Москва хотно болох бидний үе олон улсын хүүхдийн дууны уралдаанд гоо марал эх орноо төлөөлнө. Оросд Пушкины карт хүүхэд залуус соёл урлагийн байгууллагаар үйлчлүүлэх боломжийг олгоно. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Нэр бүхий тариалангийн байгууллага өөрийн эзэмшлийн талбайд мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалсан байж болзошгүй байна. Энэ оны 9-р сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Нутаг дэвсгэрт газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий байгууллага нь өөрийн эзэмшлийн тариалангийн талбайд мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг тариалсан байж болзошгүй гэмтэргийг Тус аймгийн цагдаагийн газар илрүүлэн харт эмхтэй тэмцэх газартай хамтран шалгаж байна. Тухайн ургамал нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгцэц нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад оржээ. Хуулиар энэ төрлийн гэмт хэрэгт тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг нь эрхлэх эрхийг хасаж 40-оос 200 сая хүртэлх төгрөгөөр торгодог байна. Хууль зүйн дотоод хэргийн сайдаар улсын хурлын гишүүн энх баярыг томилох эсхийг баасан гарагт хэлэлцэнэ. Ерөнхий сайд Зандан Шатар нүүрсний хулгайтай тэмцэхийн тулд энх баяр гишүүнийг хууль зүйн сайдаар томиллоо гэж мэдгдсэнийхээ дараа их хурлд танилцуулах хүсэлтэй улсын хурлын даргад өгсөн ч хэлэлцэх асуудлын тов дараалал нэгэнт гарсан тул хэлэлцэж чадалгүй хойшлуулжээ. Засгийн газрын тухай хуульд зааснаар гишүүнийг томилох болон чөлөөлөхдөө заавал улсын хурл ерөнхийлөгчд танилцуулдаг байна. Монголын хөрөнгийн биржид Бэрс дөрөв хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээж цанг зохилоо. Тус үнэт цаас нь 19.5% хүүтэй биржээр арилжааж байгаа хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болж байна. Тус үнэт цаас нь 100 мянган төгрөгийн нэрлсэн нэгж үн бүхий 290 мянган ширхэг нийт 29 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй байна. Туулын хурдны замын бүтээн байгуулалт эхэлжээ. Өнөөдрийн байдлаар төр зам тавих ажил үргэлжилж байна. Тодорхойлбол хурдны зам болон 1-р тойрог замын огтолцлын цэгт улаан шугам татж байна. Тус хурдны зам нь нийт 6 гинэ бүхий 32 км урт Баянзүрхийн төвчнөөс баруун аймаг руу гарах аюулгүй тойрог хүртэл үргэлжлэх юм а. Хурдны замын газар чөлөөлөлтөд Баянзүрх, Баянгойл, Ханвуул, Сонгон хайрхан зэрэг 4 дүүргийн 132 нэгж талбар өртснөөс 22 нэгж талбарыг чөлөөлжээ. Үлдсэн нэгж талбартай зөвшөлдсөх ажил үргэлжилж байна. Орсын улбаны улсын Москва хотно болох бидний үе олон улсын хүүхдийн зохиолын дууны уралдаанд Дэлгэр баярын гоо марлах Монгол улсаа төлөөлөн оролцох гэж байна. Түүний дуулалтыг энэ сарын 11-ний өдөр Оросын NTV сувгаар үзэж болох бөгөөд үзэгчдийн санал хураалтаар ялагчийг тодруулдаг учраас монголчууд бүгдээр санал өгөх эрхтэй. 16.9-с 15 насны хүүхдүүд авиас ур чадвараараа өрсөлдөж байгаа бидний үе уралдааныг Орсын улбаны улсын ардын жүжигчин нэрт хөгжмийн зохиолч продюсер Игорь Крутоянх Евровидение олон улсын уралдааны Орос хувилбар болгож зохион байгуулжээ. Оросд Пушкины карт хүүхэд залууст соёл урлагийн байгууллагаар үйлчлүүлэх боломжийг олгоно. Тодорхойлбол 14-өөс 22 хүртэлх насны хүүхэд залуус энэхүү картаар соёл урлагийн аливаа үйл ажиллагаанд оролцох боломжтой. 2021 оноос энэхүү картаар дамжуулан 1140 удаагийн тоглолт бүхий 60 мянган тасалбар борлуулсан байна. Брадийн Дөөр бүжгийн Эрдмийн театр Пушкины карт хөтөлбөрийг хамгийн сайн хэрэгжүүлэгч соёл урлагийг түгээгч байгуулгаар шалгарчээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.